Дан та 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 та. Дан та 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 та. Дан 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 дан. Альмас Movie Guide. За яа яцхан Альман өнөөдрөөс эхлээд Game of Thrones-аараа бомбогдно. Гиснээс нэрээ удахгүй 5 сарын 1-ээс эхлээд Hollywood Монголд хийсэн фестивал болох гэж байгаа гэсэн шүү. Тэгээд бүр энэ фестивалаар нь Game of Thrones-ийн найруулагч Дэвид Петрарка ирэх гэж байгаа гинлээ штэ. Мэдсэн үү? Готны фэнүүд ээ. За ингээд 3 дугаар бүлэг рүүгээ орцгоё. White Walker-уудын дайралтанд өртсөн шөнийн харуулуудаас цөөн хідэн л амьд үлдчихээ хөрх. Джон зэрлэгүүдийн армиг өөрийн нүдээр харлаа. Авраг хүн оюун ухаанаа амьтанд шилжүүлж удирддаг хүнгээд олон зүйлийг анх удаага үзэж, Tormund гэд зэрлэг дайчинтай зэрлэгүүдийн хаан Mace Raider-тэй танилцв. Зэрлэгүүд Жонд эргэлзэжсэн ч гэсэн одоохондоо түүнд итгэж игнэн дээлсвэл. Зэрлэгүүдийн хаан би зэрлэгүүдийн бүх бүлгийн хүмүүсийг цуглуулсан баг. Хэрвээ өмд зүг рүү зүгтэж зомбинуудаас холдохгүй л бол бүгдээрээ өгнө гэж хэлв. Тирионы хийсэн гавьяа их боловч эцэг Тайван Тирионыг хизээч хүлээн зөвшөөрөхгүй. Ланнистерийн хөрөнгийг өвлүүлэхгүй гинэ. Аав хүү хоёр бас л муу даст. Удахгүй хатан болох Marjorie Анужингийн хатан ухаанаар хүмүүсийн хайрыг татаад нийслэлд ирээд ард олны итгэлийг хүлээх бол. Joffrey бол энгийн хүмүүстэй олигтойхон ч харцаж чадахгүй. Банд. Даваас нөгөө амар дэлбэрэлтээс амьд үлдсэн ба Мелисандре данд ялагдсанаас хойш илүү олон хүн шатааж өргөл барьцууч галзуурч байгааг мэдээд түүнийг зогсоохоор Станисийн тэнэг юм хийхийг нь болиулах гэж оролдовч нөгөө хідэн тоосонгүй хөөрхий. Дани маань арма зөөх завтай болсон ба хаан ширээгээ буцааж явхад одоо байгаа зэрэг нь хангалтгүй учраас Астапор гэдэг хотод ирж Ансалид гэх хөлсний цэргүүдийг худалдаж авах болов. Астапор бол боол зардгаараа алдартай хот. Bran 3 нүдтэй хэрэг гэх мэт элдв сонин зүүдэлсэн хിവэр л байв. Тэгж явж байгаа Jojen Reed, Mira Reed гэд ах トゥ хоёртой таарлтана. Jojen Bran-ыг амтан удирдах чаддаг Warg гэдгийг нь мэднэ. Өөрөө бас тийм шидтэй бүү шахам байх уу. Зорьсон газраа хүрэхэд чинь туслахыг дээд тэнгэр над тушаасан гэл хамт явахар боллоо. Робин Женчнуудын нэг Roose Bolton Winterfell-ийг чөлөөлөхөөр өөрийн хүүгээ явуулсан ба Bran Rickon хоёр алга болсон. Theon ч алга болсон байна гэж Rob хэлв. Яг үнэн дээ. Theon баригдчихсан. 9 ирүү тулгуулж тамлуулж байгаа аахгүй юу? Тэгсэн чинь нэг үйлчлэгч гарч ирээд эгч Яра нь өөрийг нь суулгахаар явуулсан гэл. Нөгөө цэвэрлэгч чинь Theon-ыг моринд суулгаал зүгтаалгаал удалгүй ахиад баригдал. За ингээд алууллаа да гэсэн чинь нөгөө залуу нь ахиж гарч ирж авраад. Тэгэл Theon-ыг эгч Яра дээр наваачиж өгнө гэл дагуулад явж исэн чинь Theon уураад хамаг үннээлэл. Би бол азгүй арчаагүй амтөө бандсандаа Старк өвдөг шатаасан болж жүжиглсэн. Яг үндэ бол би алаагүй ш. Тэргэл 7 булчирхаагаа туучууд. Тэгсэн чи Theon-ы зовлон дуусаагүй байж л тэ чаавас хөөрхий. Нөгөө аврах гэж явж исэн залуу чинь Theon-ыг буцаагаад тамалдаг газар аваад ирцэн. Анхнаас л аврагч болж жүжиглэж тохуурхаж байсан байгаа юм чинь. Ёст. Зэв. Тэгээд улан бүр тамлаад боожгоо гин тастаад Rick гэдэг шин нэр өгөөд бүр ирэмдэг зэрэмдэг амт болгоо хийчихнэ. Jimmy Brain хоёр нийслэл рүү явсаар л. Яаж зүг зүгээр явсаар байгаад очих вэ? Мэдээж дунд нь Bolton-ы хүүгийн цэргүүдтэй таарчна. Тэгээд Lannister-ууд угийн баян олигарх зантай юм болохоор намайг гэрт минь хөргөж өгвөл авдар дүүрэн алтаар шагнана гэж Jamie хахуулах гэж оролдоод Brienne-д бас ядчих тасцсан юм болохоор цаатахыгаа зүгээр өнгөрөөгч гэж гуйгаад нөгөө цэргүүд нь бас омогтой гарав. Атман загнах гэж ядаад Jamie-гийн гарыг шууд тастаад аячтیں۔ Arya Gendry хоёр бас зүгээр харж чадсангүй. Замдаа Thoros Beric Dondarrion тэргүүтээ Zelpent цэргүүдтэй таарна. Нэдийг насвархаас өмнө тэрний хүмүүс байсан юм болохоор мэдээж манай хэдэд туслан гинэлтэй ашгүй. Бас яаж явж байгаад ч юм Hound-ыг бариад автсан. Тэгэл Hound-ыг хааны бие хамгаалагч байхдаа хийсэн хэрэгүүдийн шүүн тулаанаар шийднэ гэдэл. Бэрик галтай сэлмээр Hound-ыг айлгаад дайраад давшлаад даанч галын бурхан нь ивээсэнгүй. Hound Бэрикийг тас цавчаад хайцсан. Тэгсэн чинь Бэрикийг галын бурхан нь буцаагаад амьлуулад босгоод ирдгийм да. Энэ нь эхний удаач биш бүр 6-7 дахь удаага алуулаад буцаагаад амьлуулж байгаа гин шүү бүр. Тэгэл Hound ялсан болохоор зүгээр явахаар болоод Gendry энэ хідэн гал шивддэг архичингуудтай үлдэхэр болоод ижсэн чинь Melisandre гарч ирээд галын ахын дүүсээ надад Gendry өгч.
Би язгууртны цусыг нь ашиглаж тахил өргөн гэд. Нөгөө архичингууд нөхчөө уулах болоод Ария уурлаад уурандаа хайж яваад явж байгаад Хаундтай таарад Хаунд Ариаг бас л гэрт нь хүргэж өгье энтэр гэж амлаад Ари дуртайч дургуйч хамт явахаар болтгий. Lawrence эгч Marjorie Sansa хоёроо дагуулад Tyrell-ийн гэр бүлийн тэргүүн эмээ Olenna-тайгаа уулзвал. Olenna эмээ бол хөгшмж гэсэн жинхэнэ хал үзэж халуун чулуу даласан гангста. Санса нөгөө хоёрт ямар мэдрэл муутай гарын ихнэр болох гэж байгааг нь хилээд Marjorie тэрийг тоосон. Хатнал болж ивэл ер нь яасан ч яад ингэнэ. Marjorie Joffrey хоёр хуримдаа бэлдээд Marjorie нөгөө psycho гарт хүмүүст хэрхэн таалагдах юм зааж өгөөд. Хадам ээж бол тэнд уцаар ластай. Зэрлгүүдийн хам Mace, Tormund, Jon тэргүүтэй бүлэг хүмүүсийг мөсөн хан руу авираад харуулын базыг дотроос нь гиндүүлж дайрахыг даалгав. White Walker-уудад хядуулсан шүний харуулууд буцаад Caster гэрт ирлээ. Жирэмсэн байсан гээлийн төрөөд хүүтэй болж. Ингээд бондгор Sam маань хойдо болж байгаа юм да. Мөн хүн өгтөхгүй гिचэр амьд үлдсэн шүний харуулуудын ихэнх нь хөгийн гарууд байж тараад удирдахчаасаа урваад алаад хайцсан. Бүдүүн Sam гээлийн шинхэн бэбитэйгээ аваад зүгтчихэж байгаа юм чи. Зүгтж явж байгаад White Walker-т таараад айж ангааж агаад нөгөө цасан дундаас олдог луугийн шилэн утгаараа зоосон чи нөгөөх нь өгчдгийн да. Имзэг талыг нь мэдсэн шүү. Бас Боолын 8-ны хот Astaport Дайны нэг луугаараа байгаа бүх зэргийг бартардаж авахар бол. Орчуулагч хийсэн бор охинд хөөрхөн санагдаад тэрийг ч бас туслахаар авчина. Ансалид гэсэн хөлсний цэргүүд нь эзэн юу л гэж тушаана. Тэр бүгдийг хийд юм байх уу? Тэр цэргүүд Дайны гих болонгуудал Дайны шууд тэднэртаа эзэн ноёдуудаа бүгдийг наал гэж тушаагаад сольсон луу драгонч бас шин эзнээ шатааж алаад хотынхоо бүх боолуудыг чөлөөлөд бүр том айрамтай болоод цаашгаа явдгийг. Джейми гараа тайруулсан гараа хүзүүндээ зүгтсэн. Хүчээр морины шээс уулгаж муулгаад л бас л нэг танал болсон амтан. Джейми Брейн хоёр зовж явсаар Болтны мэдлэлд ирлээ. Болтон уул нь хойдын генералч гэсэн Джейми жигтэйхэн талтай. Бараг уучлахгүйх нь холгүй байдаг шүү. Жон зэрлэгүүдийн тусгай салаатаа явахдаа Эгриттэйгээ бүр их дасаад, дурлалцаад агуун жакузи дотор орч байгаад баулцаад амжичнаа бас. Ингээд Жон маань ямар ч байсан хөвгүн насаа гэж эр хүн болж байгаа юм да. Роб хойдуудын хаач гэлээ төрсөн гэр Winterfell-ийг алдсан. Холбоотныхоо охинтой гэрлэн гэж амлаад морьсон эдэргээд нэр хүнд нь жоохон унтсан. Хүн хүчний нөөц айгүй хэрэгтэй байдаг. Тэгэд яах аргагүй Frey ноён дээр очиж нэг охинтой нь гэрлэж цэргийн хүчийг нь авахаас өөр аргагүй болт. Очоод л бүүн гуйж говшиж байгаад өөрөө биш ч гэсэн авахгаа Frey охинтой гэрлэрлэхэр бол. Робын нөгөө совлогч хүүхэн ч гэсэн жирэмсэн болсон гинэ ашгүй. Станис нэг юм ориг ихнэрээ харуулва. Нөгөөх нь дутад төрцөн хүүхдээ шидэнд хийц. Мелисандратэй баалцахыг нь ч хүлээн зөвшөөрдөг. Ер нь жоохон юмтай дөхөх. Тийм болохоор нуух нь аргагүй байсан юм байна л доо. Станис бас гар зохинтой юм байна. Нөгөөх нь аав ээж хоёроо бодвол хөөрхөн ааштай ухаантай өх. Даалч нүрэн дээрээ Grayscale гэж шавар сорвтой. Энэ нь удахгүй бүх биеийг нь бүрхэж чулуун болно. Уул нь хөөрхөн гүнж байсан юмс. Marjorie Sansa-тай найзууд болоод Sansa-г Lannister-уудаас холдуулж өөрийн дүү Loras-тайгаа гэрлүүлэхээр төлөвлөв. Энийг нь хорон Peter Baelish мэдэн бүтэй Tywin-д ховлоод Tywin хойдуудыг базах төлхөөрөө өөр гэр бүлд алдаж болохгүйгээд Sansa-г Tyrion-тай хүчээр гэрлүүлэх болоод Tyrell-ийн гэр бүлийг ч бас алдаж болохгүйгээд Loras-ыг Cersei-тэй гэрлүүлэхээр бол. Ygritte Jon хоёр ч бүр дотн болоод бусад бүх зүйлсийг хараад илдэг. Чи бид хоёрын хайл бүхнээс чухал гэх. Энэ лаг хайрынхаа хүчээр ч юм уу азар ч юм уу нөгөө амар том мөсөн хана арай гэж өглгүү давж гараад улан бүр дурлалцаад л Болтонгаа Джеймиг Роб руу буцааж явуулахгүй харин ч бүр эсэргээрээ гэр рүү нарихад туслана гинэ. Ланнистеруудын мөнгөнд нь шунсан бэлхүү мохог. Тэгсэн чинь Джейми гэртээ хариул Санса Ари хоёрыг буцаана гэж идэг шүү. Муу золигч нь Бринд дасчаа юу та. Гэртээ харах замдаа за ер нь л биш ээ. Бриниг ингэж орохгүй гэд буцаж очиод баавгаад алуулахаас өмнө авраад цаашаага хамт явахар болдог. Дани Астапороос гараад Юмка гэдэг дараагийн том боолын хотод ирэв. Нөгөө хотын ноёдууд нь өмнө нь юу болсныг дуулсан болохоор айгаа Данид алт мөнгө зав санал болгосон чинь Дани одоо алт малт бол сонирн биш болсон. Та нар өөрсдийн мэдлэлд байгаа бүх боолоо чөлөөл. Би одоо боол чөлөөлдөг коммунист удирдагч болсон. Данитай уулзах хотын хамгаалагч хөлсний цэргүүдийн удирдагч Данид дурлаж урваад тэр урсан жанжин Дарио, Jorah Mormont Ансалидын жанжин Grey Worm нартай нийлж цөөнхөн дагуулад хот руу нууцаар орж дотроос нь эзэлчихдээ. Дарио илүү залуу, царайлаг юм болохоор Дани маань жоохон хандтай. Jorah маань friend zone дусаар л
Джон зэрлэгүүдтэй явж байгаад энгийн хүн алах шаардлагатай болоод цагаад тулсан чинь Джон бас л чаддгүй. Нөгөөдөл чинь урагч байсныг мэдээд Джон баахан погож жоод зүгтчих. Энэ хооронд Брайан ганц хэрэг чон биш хүн төрөл ухаанаа шилжүүлж удирдах чаддаг гэдгийг мэдчихэв. Олуулаа ингэж аюултай газар руу явж болохгүй гэд Оша Рикнийг аваад өмнөд рүү Брайан Ходер хоёр Жожин Мира гэсэн хоёр шин танилтай хойд зүг рүү үргэлжлүүлж явахаар болж. Фрейн цамхагт хорин болоод л бүгд баяр хөөртэй идэж уугаад л сайхан байж исэн чинь нэг л биш болоод ирлээ шүү. Гинт Ланнистерийн хөгжим яваад л Болтон Фрей хоёрын цэргүүд гинт босч ирээд Старкийн хүмүүсийг алаад эхэлдэг байгаа. Пүүч хоорт Робин жирэмсэн ихнэрийг шууд алаад, Робиг алаад, Кэтлинийг ч гэсэн алаад манай талыг хэнийг ч үлдээсэнгүү. Жинхэнэ шок. Oh my god. Ария Хаунд хоёр арай гэж гэрийнхний олоод ирлээ гэсэн чинь гэрийнхнийг нь хүс тэмтэрч байдаг байгаа. Ээж ахтайхаа уулзтгийн даван дээр нүгэд ин алаа ицсэн. Нийслэл хүрээнд Тирион Санса хоёр овоо нэг юм ойлголцож эхэлчихсэн чинь ахайч хоёр нь өгсөн гэсэн мэдээ хэрвээ хөөрхий. Санса ахаад л бөөнгөнийг болно. Хойдуудын хаан Робос урвсныхаа хариуд Болтон хойд нутгийн захирагч Фрей харин Ланнистерийн холбоотон болсон юм байх уу? Муусан урвагч. Нөгөө Фионыг тамлаад байгаа зэвүүн гар байна да. Болтны бутаж хүү Рамси юм гинэ. Гэр бүлээрээ таарцах хөгийн гарууд байсан юм байна л та. Фионы тасарсан боожгоог нь гэрийнхэн рүү явуулсан чинь аав нь тоодгүй. Харин их чиараа нь ааваасаа зурж цөөн ч хамаагүй хүмүүсээ аваад дүүгээ аврахаар явна гинэ. Брайан энэ хэд хан дээр тулаад байж захта Сэм Гели хоёртой таарад Сэм хүү чи миний муу ганцхан Джонни дүү юм штэ гэл таниал луугийн шилээ утгасаа өгöd мөсөн ханаар гаргаад явуулдаг. Сэм харуулын бааз дээр ирээд 4 зүг 8 зохис цахиа бичээд үе цааш ханны цаан цагаан хүмүүс өгтлүүдийг босгоод аимри болж шүү. Бүгдээрээ шээр хийгэрэй гэл. Даавас цахиог нь аваад эзэндээ үзүүлээд юу хаан ширээ мэрээ. Эзэнтэн минь цаан чи бүр амар юм болох гээд юм. Таны нөгөө галын дүл тараад идэг зөвлөл чи энэ юм шүү гэсэн чинь. Станис мөн ч мөн л дөө гэхдээ л хаан болохдоо л болно. Гендригэр дахил өргөнө гэд. Даавас өрөвчин болохоор Гендриг нууцаар суллаад явуулчихна. Игрэд Джоныг гүйцэж барьж аваад халан гадна хайрн дотроо юм болохоор юу ч гэсэн зогсоё гэд нумсам харваад Джон ч зогсохгүй явна гэд шархацсан чигээрээ арай гэж харуулын баазтай ирдгийн. Джейм Брейни хоёр ч гэсэн нийслэлд ирээд Джейми маань эгчтэйгээ гихүү, хайрттайгаа гихүү эргээд нийлдэг. Астабурт харин саяхан суллагдсан боолууд дайныг дахин шүтэгдэл. Ээчээ намайг ашиглаач гэдэл. Хоёрын хоёр том аримтай, дотракид зэрэгтэй, 3 луутай, завтай, дагалдагч иргэдтэй болцсон дайны маань од болж байна нэрэ. За ингээд Фион тамлуулсаар Санса Тирион хоёр хүчээр гэрлээд Ария өшөө хорслоор буцалж Хаундтай хамт явсаар Джон зэрлэгүүд бөөндүүд айх гэж байгааг мэдээлэхээр шархацсан ч гэсэн цайзтай ирсэн. Брайан улам бүр хол явсаар л Станисос хойд руу зүглэхээр болж дайны хүчээ зузаатгасаар л байна. Харин харамсалтай нь Роб Кэтлин хоёр өгчлээ. Энэ янзаараа Старкуудаас хүн үлдэх нь яах нь тань. За дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Эсвэл 5 дугаар сарын 1-нд Hollywood Монголд фестивал дээр уулзлаа. Тэр баяртай. Нэрээ subscribe, share хийгээрэй. Bye.